Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлтер мөрөөдлийн гол 2024 баруун бүсийн хөлбөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд автоатна болж байна. Энэхүү тэмцээнд баруун бүсийн 5 аймгийн 200 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх дэмжих зорилтууд болон эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд ерөнхийлөгчийн ивэлтер нийтийн хөл бөмбөг хөтөлбөрийг орон зайр хэрэгжүүлж байгаа хэлээ. Энэ удаагийн тэмцээн Монгол улсад орчин цагийн спорт нийтийн биеийн тамир үүсч хөгжсөний 100 жилийн ог хүртэж болж байгаараа уулзтай юм. Мөрөөдлийн гол баруун бүсийн хөлбөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнийг Баян өлгийн Ховд, Увс, Завхан, Говьтой аймгийн 12-аас 16 насны 200 гаруй өсвөрийн тамирчны дунд зохион байгуулж байна. Тэмцээн 3 өдрийн турш үргэлжилж шилдэгүүдээ тодруулна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлтер ерөнхий боловсролын сургуулийн дунд мөрөөдлийн гол тэмцээн 3 насны ангиллаар зохион байгуулагдаж байна. 12, 14, 16. За баруун 5 тавуулаа бүрэн оролцож байгаагаар онцлогтой байна. Хэдэн баг тамирчин оролцсон? 5 аймгийн 18 багийн 260 одоо тамирчин сурагчид өрсөлдөж байна. За Голтой аймаг англи бүр дээр 6 одоо баг оруулж байна, шгшөөгөө оруулж байна. За тэгээд энэ жилийн тэмцээн болвол одоо аймгийн аврагаар 2 дугаар шатанда төрүүлсэн тухайн сургуулийн баг оролцож байгаагаар их онцлог байна. За бид нар нэг 3-аас 4 улсын аварга ирэх аавна гэж одоо төлөвлөж энэ тэмцээнд оролцож байна. Баг тамирчтай бэлдэж. За тэгээд одоо 16 насны эмэгтэй бол ихний хожлоо аваад байж байна. За сая 16 насны баг Ховд аймаг хооч хөтлөлөөсөн. За 12 насны эрэгтэй хүүхдүүд бол одоо ингэ тоглох гээд байж байна. За баруун бүсийн тэмцээнд орчихно. Сэтгэл зэрэг маш гоё юуна. Манай багийнхаа хожоол хожигж байгаа түрүүн 2 оноо бариад тэгэл би бас баярлал байж та. Өөр л гоё. Багаараа л 2 цогцолтой хичээлж тэг контакт мантад хурдан гүүж мөг багийн тоглолттой тэгэл 2 гол хайжуу тэгэл тоглоод маш сонирхолтой санагддаг. Өрсөлдөгч гайгүй. багштай зөвхөн хандаж байна. Атна багштай маш их баярлалаа гэж хэлээ. Өдний зэрэгтэй хөлбөмбөг зааж авсан. Маш их баярлаа. Би 12 настай. Аймгаас Завхан аймгаас ирж оролцож байгаа. За бүсийн тэмцээн хэр байна уу? Гоё. Хөлбөмбөгийн спортоор хэд хичээлтэй хичээж байна? 2 дахь хичээл. За спортын гоё нь юу вэ? Гоё нь талбайгаар тэржгүйгээл юм гоё дээ шүү дээ. Өөр ямар тэмцээнд оров? Өөр 5 дугаар ангид дахиад нэг алтан медаль авсан. Тэгэхээр зөв өөр нэг тэмцээнд ороогүй шүү дээ. Өнөөдрийн тэмцээний бас онцлог нь юу вэ? Өнөөдрийн тэмцээн ер нь их гоё юм байна. За багийнх нь хэр байна уу? Багийнх нь сайн. Багтаа ямар үүрэг гүйцэтгэж тоглож байна? Хагас хамгаалагч болж үүрэг гүйц. Хагас хамгаалагч үүрэг гүйцэтгэдэг. За тэрний яг нь нөгөө хамгаалагчийнхаа урд бөмбөг ирвэл хамгаалагчаад одоо хаалгаар оруулах юмт ингээд бөмбөгийн булаагаад эсрэг багийн хаалгаар руу өшгөлнө. За зорилго нь юу вэ? Алтан медаль авах та. Монгол Улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчдад таниулах, хөлбөмбөгийн спортын суурь хүслийг бий болгох, их спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, цаашид энэ спортоор тууштай хичээж төв дэлхийд гарах тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор мөрөөдлийн гол тэмцээн жил бүр зохион байгуулдаг юм.